Хүн бүрийн бүтээсэн үндэс нь нийгмийн сайн сайхны төлөөх зогсолтгүй тэмүүлэл бидний ирээдүйн үнэт хөрөнгө билээ. Итгэлцлийн бэлэг тэмдэг болсон алтан сар наадам. Монголын нийгэмд бодит өөрчлөлт авчирч үлгэр жишээ манлайллыг бий болгож буй төсөл хөтөлбөрүүдийг 22 дахь жилдээ алдаршуулах гэж байна. 2025 онд бид боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, инновац, Монгол бахархлын төрөлд эх орныхон ирээдүйд үнэт хөв нэмэр оруулж буй санаачилгуудыг нээлттэйгээр хүлээн авч нийгмийн сайн сайхныг бүтээх хамтын хүчийг алдаршуулах болно. Ирээдүгээ хамтдаа илүү сайхнаар бүтээцгээе. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдөө, сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Сайн санаа ганцаарчилсан зүтгэл амжилтын эхлэл байж болгоч. Тэрхүү амжилтыг тогтвортой урт хугацааны үн цэн болгон хувиргадаг зүйл бол зөвхөн хамтын хүч билээ. Нийгмийг илүү сайхан, тэгш хүртээмжтэй, мэдлэг боловсролтой болгохын төлөөх тэмүүлэл зогсолтгүй үргэлжлэх учиртай. Социал-демократ Монголын залуучуудын холбооны санаачлагаар зохион байгуулагддаг Алтан сарна наадам өнөөдөр 22 дахь удаага шилдэгүүдэд тодруулах ёс олын үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Бид өнгөрсөн 24 жилийн хугацаанд нийтдээ 105 эрхэм, 5 байгууллага, 11 томоохон төслийн амжилтыг баттган энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсан билээ. Өнөөдөр хэн нэгэн гэхээсээ илүүтэйгээр нийгэмд үзүүлж байгаа бодиттой нөлөөлөл, чанар, тогтвортой байдлыг гол шалгуураа болгосон ингээд бодит үр дүнгээ үзүүлж нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн төслүүдийг боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, инновац, хүртээмж гэсэн 5 төрөлд шалгаруулж алтан сарнаан шилдэгүүдийг тодруулах юм аа. Тийм ээ 2025 оны Алтан сарна наадам хүртээмж номинацийг илүү өргөжүүлж Монгол бахархал болгон шинжилсэн юм а. Энэ удаагийн Алтан сарна номинацийг тодруулахдаа олон нийтийн дунд нээлттэй санал асуулгыг явуулж 500 орчим төслөөс эхний шатанд номинац тус бүрт 15 төсөл хөтөлбөр шалгаруулж үүний дараа 72 цагийн хугацаанд цахим санал хураалтыг явуулан сүүлийн шатанд тус бүр 3 төслийг тодруулсан юм а. 5 төрөл тус бүрийн цомын эзэдийг тодруулахдаа 70% нь олон нийтийн цахим санал хураалт, 30% нь шүүгчдийн бүрэлдэхүүний сонголтонд үндэслэсэн юм. Санал асуулгад идэвхтэй оролцож бодит үр дүнг тодорхойлоход үнэтэй хөв нэмрээ оруулсан эрхэм үндэтэй үзэгч та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Одоо Алтан сарны наадмын шилдэгүүдийг тодруулах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг хүлээсэн шүүгчдийн бүрэлдэхүүнтэй танилццгаая. Шүүгчдийн бүрэлдэхүүн. Алтан сарна 2024 наадмын цомын эзэд Unitel Group-ийн төслийн менежер Наран Туяа, Монгол дахь нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаар хөтөлбөрийн аглага мэрэгжилтэн Алтан цэцэг, Чимэгээ Systems компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Бадрал. Үнэлгээний 70%-ийг олон нийтийн нээлттэй цахим санал хураалтаар. Социал-демократ Монголын залуучуудын холбооны болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд. Социал-демократ ахмадын холбоо. Социал-демократ Монголын залуучуудын холбоо. Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо. Социал-демократ Монголын оюутны холбоо. Монголын үнэн сонин. Стратеги академи. Хүний эрх дэвшилтэд бодлогын хүрээлэн. Дэвшилтэд бодлогын хүрээлэн. Улс төрийн манлайллын академи. Алтан сарна наадам маань 22 дахь жилдээ зохион байгуулагдж байна. Тэгээ энэ удаагийн Алтан сарна наадам номинацийн эзэдээ тодруулахдаа 3 үе шаттайгаар тодруулсан. Нэгдүгээрт бол энэ төсөл хөтөлбөрүүдийг хүлээж авах үе шат. Энэ удаад бол өөрийн оролцсон болон одоо багийнхаа хийсэн төслүүдийг нэгдүгээр бүртгүүлж болно. Хоёрдугаарт бусдын хийсэн төслийг энэ Алтан сарна наадмын шагналыг аваасаа гэж бодсон төслүүдээ бүртгүүлэх ийм боломжтойгоор бид нар шинэ платформ сувгийг нээсэн. Энэ удаагийн Алтан сарнад 500 орчим төсөл хөтөлбөрүүд нэр дэвшиж байгаа нь нийгмийн эерэг нөлөөллийн төлөө хичнээн олон залуучууд
салбартаа хичээ зүтгэж байгааг харуулсан ийм сайн тоо байлаа. За хоёр дахь үе шат нь болохоор бид нар олон нийтийн санал асуулгаар салбарын шилдэг төслүүдээс санал авсан. За ингээд сүүлийн үе шат бол манай одоо Алтан сарнай наадам, Алтан сарнай эзэн болсон өмнөх одоо шагналын эзэд маань үнэлгээ өгснөөр ингээд хэнийг хараат бусаар нийгмийн одоо хүлээлт хүсэлтээр бол манай одоо 5 номинаци эзэд маань тодорсон гэдгийг дуулахад таатай байна. Алтан сарнай наадмын хувьд бол 2022 оноос эхлэн бид бүхэн өнөөдрийн концепцийг бий болгосон. За нийгэмд хүртээмжтэй байгаа 5 төслийг шалгаруулж, ийм сайхан төслүүд нийгэмд өөрчлөлт өгж байгааг бидгээ сурчлан таниулах болсон. Тэгээ энэ жил бид нар энэ концепцороо 3 дахь жилдээ хийж байна. Тэгээ анх бол бид нар 22 онд хийж хахад бол нийтдээ 110 гаруй төсөл ирдэг байсан бол 3 жилийн дараа 500 гаруй төсөл ирсэн. Энэ жил бол одоо бид бүхэн нийгмийн хүртээмж гэдэг одоо номинацаа Монгол бахархал болгосон. Яагаад гэхээр энэ оныг бид нар одоо дүгнж онцолж ярих юм бол маш олон залуучууд Монголын одоо ард иргэд бүхэл одоо Монголын үзэг болон цуугаа бүхэл монголчуудынхаа одоо энэ үндэсний бахархал Монгол хүн байхын одоо нэг маш том энэ сайхан мэдрэмжийг өгсөн. Би Монгол хүн шүү гэдээ одоо дэлхийн хаач бас хэлчих тийм чадамжийг энэ залуучууд бий болголоо. Тэгээ бид бүхэн бол одоо энэ холбооны хувьд бас нэг үеийн залуучуудын хувьд бол бидний монголчууд бас ямар алсын хараатай одоо бас чадварлаг юм бэ гэдгийг бас төвөд дэлгэрүүлэх зорилгоор Монгол бахархал гэж нэмсэн. 2025 оны хувьд манай STY Mongolia байгууллагын хувьд маш олон одоо төслүүдийг хэрэгжүүлсэн ийм жил боллоо. Бид нар одоо удирдах зөвлөл болон 21 аймаг 9 дүүрэгт 330 сумд байгаа залуучуудтайгаа хамт 58 төсөл хөтөлбөр арга хэмжээг залуучуудынхаа хувь нөөцийн төлөө нийгэмд хувь нэмрээ оруулах хөгжлийг боломжийг хангахын төлөө олон улсын түншлэлийн хүрээнд болон улс төрийн оролцоог хангах чиглэлээр ийм 4 чиглэлд 58 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Нэгдүгээр төслүүдээс одоо онцлон ярих юм бол залуусын диалог одоо контентийг 2025 санаачлан хэрэгжүүлсэн. Энэ агуулга нь юу вэ гэвэл залуучуудад нийтэд бодиттой тулгамж байгаа асуудлыг бид тодорхой хэмжээний төрийн түвшинд дуу хоолойгоо илэрхийлж, за тодорхой хэмжээний тэрийг шийдвэрлэхүйц хүмүүст одоо гарц шийдлүүдийг санал болгодог. За бид нар энэ удаад бол 2025 оны түвшинд бол одоо 4 цуврал залуусын диалогийг бол зохион байгуулсан. Нийтлэг тулгамдсан асуудал буюу орон сууцны түрээсээ орон сууцны асуудал дээр бид хүн фокус группийн ярилцлагыг одоогийн байдлаар бол 18 аймагт бол хийчээд байна. Суман дээр, баг дээр аймгийн төвд амьдарч байгаа залуучууд маань одоо хүсэл эрмэлзэл байна. Өөрийнхөө орон нутгийг сайхан хөгжүүлье гэж байна. Гэтэл тэн дээр бол нийтлэг тулгамж байгаа асуудал бол түрээсээ орон сууцны асуудлууд байгаа. Тэгэхээр бид дараагийн залуусын диалог дээрээ түрээсээ орон сууцны асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх, энэ дээр сайн жишгүүд ямар байна, олон улсын жишгүүд юу байна. Үндэсний хэмжээнд одоо хэрэгжүүлсэн төслүүдийг бас харьцуулан засгийн газар болон бусад шийдвэрлэх түвшиндээр бол саналуудыг хургуулахаар бид хүн гэнийхүү ажиллаж байна. Мөн дээрээс нь байгаль орчны чиглэлээр бид хүн 2025 онд бол 8 төслийг хэрэгжүүлсэн байна. Моддоо услын хаврын цэник услгааны аяныг бол 21 аймгийн хэмжээнд 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулсан. 2026 онд бид хүн үндэсний хэмжээнд одоо мод тарих өдөр байдаг гэдэгтэй адилхан үндэсний хэмжээнд мод туслах өдрийг одоо бас санаачлан хэрэгжүүлэхээр бид хүн гэнийхүү ажиллаж байна. Социал-демократ Монголын залуучуудын холбооны Алтан сарнай наадам 2025. Алтан сарнай цом бол зөвхөн нэг үдшийн амжилт биш, харин ирээдүйд өрнөх их үйлсийн эхлэл, итгэлийн баталгаа юм. Бид олгосон шагнал бүрийнхээ араас нийгэмд ямар өөрчлөлт гарч, хэдэн хүний ажил амьдрал бодиттой үр дүн авчирсныг үргэлж анхаардаг билээ. Тэмч учраас өнөөдрийн шилдэгүүдийг тодруулахаас өмнө Алтан сарнай 2024 наадмын эзэд өнгөрсөн хугацаанд ямар амжилт гаргаж эхлүүлсэн төсөл нь хэрхэн үр дүнтэйгээр үргэлжилж байгааг хамтдаа харцгаая. За нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан Монгол хэрийн дулаалга халаалт агаар сэлгэлтийн чип багц гэдэг энэ төслийг 2019 онд анх эхэлж байсан. За энэ үед шинж ухаан технологийн их сургууль болон орон нутгийн удирдлагуудтай хамтран одоо энэ багцынхаа бүтээгдэхүүнийг гаргаад анх Баян-Хонгор аймагт Утаагүй Баян-Хонгор гэдэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 200 айл өрхөд нэвтрүүлж ирсэн. Өнөөдөр бид нэр 6000 гаруй өрхөд 14 аймагт болон нийслэл Улаанбаатар хотод энэ төслийг хэрэгжүүлээд явж байна. За энэ төслийн хамгийн гол нөлөө нь юу байсан бэ гэхээр хот суурин газарт уламжлалт Монгол гэртээ амьдарч байгаа айл өрхөд маань гэрээ дулаалаад цэвэр технологи халаагуурыг хэрэглээд гэртээ тав тухтай дулаан эрүүл аюулгүй орчинд агаарын бохирдол гэр дотроо байхгүйгээр ингэж амьдарч болох юм байна. Үүнээс гадна эрчим хүчний хэмнэлттэйгээр бас одоо энэ халаагуурыг ашиглаж болох юм байна гэдэг одоо ийм сайн одоо үр дүн өрөөгөөжийг
ойлгож энэ маань түгээн дэлгэрч байгаараа бас их ач холбогдолтой. Мөн үүний зэрэгцээ бас үндэсний үйлдвэрлэгч компаниуд маань өөрсдөө чадвараа бэхжүүлж чадсан. Энийг үйлдвэрлэдэг болсноороо илүү ногоон ажлын байрыг бий болгосон юм давуу талтай байгаад байгаа. Алтан сарнаа гэдэг энэ одоо номинацийн байгаль орчны энэ шагналыг нь одоо бид өнгөрсөн онд хүртсэн байгаа. За энэ маань бидний бас үйл ажиллагаанд бас их урам өгсөн, дэм өгсөн. За IVA гэдэг бол Intelligent Virtual Assistant гэсэн үгийн төвчлөл. Монголын нийгэм манай ямар бухимдалтай байгаа вэ те? Харилцагчийн төвийн үйлчилгээний ажилчид хүн болгоны уурыг тарж хүлээж аваа сууж идэг, загнуулаа сууж идэг. Нөгөө талаасаа бас харилцагч үйлчлүүлэгч яг хүссэн одоо юу гэдгийг мэдээлэл авч чадахгүй те асуудлаа шийдүүлж чадахгүй гэдэг юм. Энэ нийгмийн юм бухимдал бол одоо манай нийгэмд одоо ч байсаар байгаа. Тэр үед маш их байсан. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхин зорж бид нар бол энэ одоо харилцагчийн төвийг аль болох одоо асуудлыг шийдсэн, хоёр талын асуудлуудыг шийдсэн ийм одоо гүр болсон хэмэл оюун цуурсан системийг нэвтрүүлэхээр зорж эхлүүлж ирсэн. Бизнесийн байгууллагууд бол одоо томоохон байгууллагууд ашиглаа явж байна тийм. За энэ дээр бол одоо нэлээд хэмжээний санхүүгийн хэмнэлт хийгдсэн байна. Өнөөдөр бол одоо хүн болгон ээжинд ярьдаг болсон байна. Зарим нь одоо хөгжүүлээ явж байна. Тэгэхээр энэнийг одоо боломжтой гэдгийг харуулад тэгээ хүн болгон ийшээгээ одоо хушуураад явах нэг өндөр сүр тавигдсан байх гэж харж байгаа. Яг одоо манай компанийн зүгээс аваад үзэх юм бол тийм их ахтар маркетинг хийгээл тэгээ ингээл яваад байдаггүй. Чимээг өөх юм аа ингээл явж идэг. Ийм газрын хувьд бол энэ бас тодорхой хэмжээнд бүрт бол маркетинг болж гисэн гэж харж байна. Тэгэхээр яг энэ наадмын маань энэ шагнал бол одоо сайн юм томоохон маркетинг болж өгч чадгаа гэж хэлэх байна. Өнгөрсөн жилийн өдийд 11 сард үнэхээр хиймэл оюун энэ төвшөнд ирнэ гэдгийг бид нар мэдээлсэн шүү дээ. За тэр үед бас Монголын хамгийн анхны хиймэл оюунд ажилтан тэр буюу те харилцагчийн төв дээр ажиллах ийм ажилтан гарч ирж байгаа нь өөрөө тухайн цаг үедээ за өнөөдөрт харьцуулахад бас дэлхийд даяараа бас цоошин систем. Тэгэхээр энэ бол одоо хамгийн инновацлог систем юм байна гэж үзчихэл энэ шагналыг өгсөн болов уу гэж бодож байна. 2002 оноос Intel Group-ийн хувьд одоо орон нутгийн маань хүүхдүүдэд STEAM боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх цахим заагийг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Intel STEAM Hub гэдэг төслийг хэрэгжүүлж эхэлсэн. За энэхүү төслийн маань үр дүнд болохоор Монгол улсад ирээдүйдийн мянган инженерүүд төрүүлэх эхнийх нь алхмыг тавьж өгөх зорилготойгоор одоо 21 аймагта Intel STEAM Hub гэдэг энэ төвийг STEAM боловсролын чиглэлээр мэдлэг боловсрол олгох ийм сургалтуудтай танхимууд нээсэн байгаа. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд одоо төслийн маань үр дүн гэх юм бол нийтдээ 3000 гаруй хүүхэд яг STEAM боловсролын чиглэлээр сургалт хөтөлбөрт хамрагдсан байна. Давтагдсан тоогоор одоо 22 STEAM Hub-д маань 60 гаруй мянган хүн ямар нэгэн байдлаар үйлчлэгээ авсан байна. Бид тэдний хувьд өнгөрсөн хаврыг Монголдо анхудаа дрон кодчлал болоод дэлгэцгүй кодчлалын төрөл олон улсын тэмцээнийг Монголдо анхудаа туршиж үзсэн. Эдгээр одоо тэмцээнээс гарсан шилдэг хүүхдүүд маань энэ жил Grand Final одоо Жөвжөмөжийн Үүшэм хотод олон улсын робот кодчлалын уралдаанд манай монгол хүүхдүүд одоо тал нутгаас Монгол орны нэг юм өнцөг болон бүрт байгаа хүүхдүүд маань уралдаанд явчаад ирсэн байгаа. Дэлхийн одоо 60 гаруй орноос ирсэн 1000 гаруй баг нийтдээ 20,000 гаруй оролцогчтой дэлхийн хэмжээний томоохон тэмцээнээс Монголын баг бол одоо ингээд 6 медальтай ирсний одоо 3 нэмэгдэл STEAM Hub-ын буюу орон нутгаас явсан хүүхдүүд маань тэмцээнд байр эзлээд алт мөнгө хүрэл медалийг эзэлсэн. Тэгээд Говьтай аймаг болоод Тархуу аймгийн маань хүүхдүүд маш амжилттай оролцож ирсэн. Эрүүл бие сарвал ухаан бол хувь хүний жаргал төдийгүй гэр бүл нийгэм улс орны оршин тогтнохын үндэс билээ. Өнөөдөр бид Монгол хүний амь насыг авран хамгаалахын төлөө цаг наргүй зүтгэж амьдралын зөв хэв маягийг түгээн дэлгэрүүлж байгаа эрхэм үлснүүдэд алдаршуулж байна. Ашигын төлөө бус нийтийн сайн сайхны төлөө чимээгүй хүн хөдөлмөрлөх тэдний зүтгэл нийгэмд гэрэл түгээсээр ирсэн юм а. Нийтийн эрүүл мэндийн үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, эгэл даруухан хөдөлмөрөөрөө нийгмээ гэрэлтүүлж байгаа шилдэг 3 төсөл финалийн шатанд тунан үлдээд байна. Ингээд Алтан сарны наадмын эрхэм үнэтэй шагналын төлөө нэр дэвшиж байгаа шилдэг төслүүдийг хамтдаа сонирхцгоё. Эрүүл мэнд номинацийг ивент төгч Фандия. Эрүүл мэндийн мэрэгжилтний маань лайлын хөтөлбөр.
Ангаахын салбарын оюутан залуус зориулсан хөгжлийн хөтөлбөр мэрэгжлийн зөвлөгөө мэдээлэл хомс байдаг. Харин Med Plus нь хувь хүний хөгжил, мэрэгжлийн ур чадвар, олон улсын мэдээлэл, зөвлөгөө гэх мэт олон боломжийг нээлттэйгээр хуваалцаж, хөгжилд зориулсан олон төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна. Чихрийн шижин өвчнөөр онцлогдсон хүмүүст бодит туслалцаа үзүүлэх, тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх төсөл. Энэхүү төсөл нь чихрийн шижин өвчнөөр онцлогдсон иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх чиглэсэн хүмүүнлэгийн болон соён гэгээрүүлэх цогц ажил юм. Төслийн хүрээнд өвчтнүүдэд өдөр тутмын хяналтанд шаардлагатай глюкометр, тууз зэрэг бодит хэрэгслээр тусламж үзүүлэхээс гадна эрүүл хооллолт, хөдөлгөөний дэглэмийн талаар наривчилсан зөвлөгөө мэдээллийг мэрэгжлийн төвшөнд хүргэж байна. За ингээд эрүүл мэнд номинацийн шилдэг алтан сарнай эзэн шагналыг нь гардуулж өгнө хэмээн тайзнаа бид Зинт клиникийн үүсгэн байгуулагч хүүхдийн эмч ангаа ухааны доктор Хадагтай Навча таныг тайзнаа хүндэтгэн урин залж байна. Хамтын үнцэнд эрхэм хүндэт Med Plus нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хамт олонд улс гэрийн эрдэнэ төр улсын тулгуур болсон Монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах хүн амын дунд зөв дадал хэвшлийг төлөвшүүлж эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийн мэрэгжилтний манлайлалын хөтөлбөр төсөл нь нийгэмд эерэг өөрчлөлт авчирч олон нийтийн сайн сайханд бодит хувь нэмэр оруулж байгаад гүн талархал илэрхийлье. Социал-демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Беруузны Пүрэв давг 2025 оны 12 дугаар сарын 22-нд гэжээ. Баяр хүргэе. Эрүүл мэнд номинацийн шилдэг алтан сарнай цомын эзэн Med Plus нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хамт олон халуун баяр хүргэж. Юуны өмнө яг энэхүү алтан сарнай наадмыг зохион байгуулж нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрах хүсэлтэй залуучуудад итгэл найдвар урам зорим өгж байгаа яг энэхүү баг хамт олонд за дээрэс нь яг бусад номинацуудад нэр дэвшээж яг энд номинацид шалгарсан бусад төслүүдтэй бүгдээрэнд нь дахин халуун баяр хүргэмээр байна. 2021 онд яг энэхүү байгууллагыг үүсгэн байгуулж яг энэ эрүүл мэндийн залуучуудад ийм асуудал хөгжлийн одоо яг энэ мэдээллийн тэгш хүрэлцээгүй байдлыг арилгах зорилгоор бид бүхэн үйл ажиллагаагаа зохион байгуулж олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж өдөө 4 жилийн хугацаанд бид бүхэн 70,000 гаруй яг энэ эмч мэрэгчлэнүүд залууст хүрч ажиллаж чадсан байна. Бүх багийнхаа хамт олонд дахин бас яг баярлалаа гэдгийг илэрхийлмээр байна. Ангаахын шинэхэн төгсөгч болон оюутнуудад зориулсан эрүүл мэндийн салбарыг цааш нь илүү хөгжүүлэх зорилготой манлайлагчид төрүүлэх зорилготой ийм төсөл байгаа. Эрүүл мэндийн мэрэгчлийн манлайлалын хөтөлбөрийн хүрээнд нийт 30 оролцогчид маань 5 багт хуваагдаад төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байгаа. Монгол улсад тулгамдж байгаа асуудал дээр тулгуурлаад өөрсдийнхөө хүссэн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой. Тэгээд гарааны санхүүжилтийг манахаас олгоод энэ бол ер нь хамгийн онцлог хэсэг болж байгаа. Энэ хэдийгээр 30 хүнээр хязгаарлаж байгаа юм шиг харагдж байгаа боловч ард нь ингээд төслийн үр шимийг хүртэж байгаа 1000 гаруй хүмүүс байсан. Тэгээд эдгээр төслүүд маань дотор нь шүдний төсөл, эрүүл хооллолт гэх мэтчлэн ингээд өөр салбаруудыг ингэж авсан. Тэгээд тэр барагтай хөндөгдөд байдаг сэдвүүдийг авсан ийм төслүүд байсан. Эрүүл мэндийн салбартаа энэ тодорхой хэмжээний өөрсдийн гэсэн том байр суурьуудыг эзлээд тэгээд зарим төсөл хөтөлбөрүүд маань ингээд эрүүл мэндийн яамны хариа төсөл хөтөлбөр болсон ч юм уу юм үр дүнгууд гарсан байна. 30 оролцогчийн маань хувьд бол маш том үр дүнгууд гарсан гадны том сургуулиудад тэтгэлгээр явсан. Эрүүл мэндийн байгууллагад бол манлайлалыг дэмжихээс илүүтэйгээр өвчнөөхөө эрүүл мэндийг сайжруулах, эмчилгээг сайжруулах зэрэг чиглэлээр маш олон төсөл хөтөлбөрүүд явагддаг. Харин яг залуучуудад ялангуяа чиглэсэн энэ төсөл хөтөлбөр маш хомос байсан учраас манай алтан сарнай эзэн болсон болов гэж бодож байна. Энэ наадам маань ердөө 5хан номинацаар шагнал гардуулдаг. Тэрний нэг нь эрүүл мэнд. Энд би маш их олзуурч байгаа. Жишээлбэл би одоо хүүхдээ эмч хүн над дээр өвчтөө хүүхдээ дагуулад ирэхэд би нэг л хүүхдээ эрүүл мэндийг одоо
хэвэнд нь оруулж гэдэг юм уу хамгаалж чадна. А нийгмийн эрүүл мэнд бол бидний бүгдийг хамгаална, сэргийлнэ. За энэ утгаараа бол одоо нийгмийн эрүүл мэнд бол Монгол улсын ер нь аль ч улсын хөгжил, эдийн засаг, ирээдүйн баталгаа байдаг юм аа. Тэгэхээр энэ чиглэлд одоо маш гоё хөтөлбөр төсөл хэрэгжүүлдэг ийм маш залуухан чадвартай баг хамт олон шалгарсанд би их баяртай байна. Мэдлэгийг хүртээмжтэй болгох ирээдүйн хойч үедээ оюуны үнэтэй хөрөнгө оруулалт хийх нь улс орны хөгжлийн хамгийн найдвартай баталгаа болдог үлээ. Тийм ч учраас Алтан сарнай наадам боловсролын салбарыг онцгойлон чухалчилж, нийгэмдээ бодиттой эерэг нөлөө үзүүлж байгаа төслүүдийг алдаршуулахыг зорддог билээ. Бид эдгээр төслүүдэд урам зориг өгч, цаашдаа тогтвортой хэрэгжихэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм а. Ингээд боловсрол номинацид нэр дэвшин финалийн шатанд шалгараад байгаа шилдэг төслүүдтэй танилццгаая. Боловсрол номинацийг ивент төгч SDY сан. Үндэсний номын баяр. Монгол улсын утга зохиол номын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг томоохон арга хэмжээ юм. Энэхүү баяр нь ном хэвлэгч, зохиолч, уншигчдыг нэг дор цуглуулж, тэдний хоорондын шууд харилцааг бий болгодог онцлогтой. Тус төрийн бус байгууллага нь номын баярыг зохион байгуулснаар иргэдийн ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, үндэсний бичиг үсэг, утга соёлыг өвлүүлэх, мөн салбарын хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа бөгөөд өнгөрсөн 9-р сард 38 дахь удаага номын баярыг зохион байгуулжээ. Ирээдүйд бэлтгэх Enterprise үндэсний хөтөлбөр нь олон улсад шалгарсан аргачлалаар Монгол хүүхэд залуучуудад тохирсон хэлбэрээр инновац, entrepreneurship зэрэг ирээдүйд чиглэсэн ач холбогдол нь улам өсөж байгаа мэдлэг олгож өсөлтийн сэтгэлгээ суулгадаг. Хөтөлбөрт оролцогч хүүхэд залуучууд өөрсөнд нь болон нийгэм тулгарч буй асуудал шийдлээ хөтөлбөрийн зөвлөхүүдийн чиглүүлэг дор өөрсдөө тодорхойлж, бичил төсөл санаачлан хамтран хэрэгжүүлэх замаар 21-р зууны ур чадваруудаа хөгжүүлдэг. Одоогоор нийслэл орон нутгийн 40 гаруй сургуулийн 5,000 гаруй сурагчдад хүрч сурагчид өөрсдийн санаачилсан 50 гаруй бичил төслөө амжилттай хэрэгжүүлээд байна. Edu10 платформ нь Финляндийн боловсролын шилдэг туршлагад суурилсан математикийн хэмэл оюуханд суурилсан дижитал сургалтын шийдэл юм. Энэхүү платформ нь сурагчдын сурах явцыг хөгжилтэй, сонирхолтой болгох зорилготой. AI ашиглан сурагч бүрийн хувийн онцлог тохирсон дасгал, даалгаврыг санал болгодог. Энэхүү хөтөлбөрийг нэвтрүүлснээр Монгол улсын сурагчдын математикийн хичээлийн гүйцэтгэлийг олон улсын түвшинд хүргэх, дижитал ур чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой юм. Ингээд энэхүү эрхэм үндтэй шагналыг гардуулж өгнө хэмээн та бүхнийхээ өмнө Монголын оюун ухааны академийн захирал Монгол улсын гавьяат багш Хатан Баатрыг хүндэтгэн урьж байна. Хамтын үндэс эрхэм үндэд боловсролын санаачлагууд төрийн бус байгууллагын хамт олонд мэдлэг боловсролоор дамжуулан оюундаг ирээдүйг бүтээх, ирээдүйд бэлтгэх Enterprise хөтөлбөр төсөл нь нийгэмд эерэг өөрчлөлт авчирч олон нийтийн сайн сайханд онцгой хувь нэмэр оруулж хүчирхэг Монголыг бүтээх үйл хэрэгт хөтчин болж байгаад боловсролын салбарт чанарын ахиц авчрах, орчин цагийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн хөгжил дэвшилт хөтлөн дагуулах, шинжлэлийг бодитоор хэрэгжүүлэн мэдлэг ур чадварыг бодит үнэмштэйгээр хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж шилдэг төслөөр шалгарсан тул Алтан сарнай цомыг гардуулав. Боловсролын санаачилгууд төрийн бус байгууллагын ирээдүйд бэлтгэх Enterprise хөтөлбөр энэ жилийн боловсрол номинацийн эзэн Алтан сарнай цомын эзнээр тодорлоо. Халуун баяр хүргэе. Доктортой хөгжил бол дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага болсон хүртээмжтэй тэгш оролцоог хангахыг бол дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага болгосон. Энэ үед яг доктортой хөгжлийн зорилгын 17 дахь зорилго бусад бүх зорилгоудаа урагшлуулах суурь нь бол
хөгжлийн төлөө хамтын ажиллагаа байдаг. Тэгээд хамтын ажиллагааг хамтын үнцнийг дэмжиж энэ одоо яг нийгэмд хэрэгтэй байгаа мессежийг өгж байгаа шагналыг бид хүртсэндээ бол маш их баяртай байна. Яагаад тэгэхээр яг тогтвортой хөгжлийн зорилго батлагдсан 2015 оноос хойш бол бидний зүгээс өөрсдөө яг нийгмийн асуудлыг яаж одоо инновац шингэсэн байдлаар зөвхөн төрийг гэдэг юм уу одоо бусдыг хүлээлгүйгээр өөрсдөө манлайлаад судлаад олон улсын арга аргачлалыг нь үндэснийхээ хэмжээнд нэвтрүүлээд явах хэрэгтэй юм бэ гэдгийг бол зогсолтгүйгээр эрэлхийлж энэ хөтөлбөрийг хөгжүүлж явж байгаа. Тэгээ үнийг маань бол үнэлж байгаад их баяртай байна. Ирээдүйд бэлтгэх энтерпрайз хөтөлбөр маань мэдээж ирээдүй болсон Монголын өсвөр насны хүүхдүүдтэй ирээдүйдээ хүссэн зорилготой бэлэн байж чаддаг тийм хүүхдүүд байгаасаа гэж зорьсны үндсэн дээр хүүхдүүдийнхаа цаанаас өгсөн тэр төрмөл авиас ур чадваруудыг улам өнгөлж зүлгэж тэднэртэй хурдцтайгаар туслахад зориулсан ийм төсөл байгаа, ийм хөтөлбөр байгаа. 4 жилийн хугацаанд энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэх энэ хугацаанд бид нар одоогийн байдлаар 5,000 гаруй хүүхдэд Монгол орон даяараа хүрч ажилласан байна. За сараас 2 сарын хугацаанд хөтөлбөрт маань хамрагдсан хүүхдүүд үнэхээр хөтөлбөрийн төгсгөл гэхэд гайхамшигтай үр дүн гарсан байдаг. Хамгийн гол нь гэх юм бол одоо Монгол орны маань хоймор нутаг болсон Хөвсгөл аймгийн маань Эренчинсүмб сумд одоо хурц ажилласан. За энэ сургуульдаар ажиллахад үнэхээр онцлогтой байсан. Сургууль маань 100-аад жилийн хүүхдээ энэ гайхамшигт одоо дүнзэн барилгатай одоо хүртэл гамтаагаар ашиглаж байсан. За тэгээд анги бүр нь том зуухтай. Тэгээд зуухаа ингээ халаадаг байх шиг хүнд төсвөр төвчээр шаардсан ийм газар одоо сурж ажиллаж амьдардаг хүмүүс бол үнэхээр гайхамшигтай. Төсвөр бол одоо тултлан дээд юм байлаа. Тэгээд хүүхдүүд маань гайхамшигтай үр дүн үзүүлж чадсан. Энэхүү гайхамшигтай алтан сарнаа гэдэг шагнал гартуулах ёслолд бид нэр одоо өнөөдөр боловсрол номинацтай шалгараад энэ гайхамшигтай цомын эзэн болсон манай багийнхан үнэхээр сэтгэл хангалуун байна. Миний хувьд 2012 онд энэ алтан сарна хэмээхийн сайхан шагналыг одоо спортын салбар гэсэн энэ номинац бол авч байсан. Тэгээд тэр цагаас хойш дараа 13 жил болсон байна. Тэгээд өнөөдөр бас яг энэ тайзан дээр одоо энэ шагналыг гардуулаад байх одоо энэ мөч маань бол одоо маш сайхан санагдаж байна. Ирээдүйд бэлтгэх enterprise хөтөлбөр энэ залуучууд маань бол одоо энэ алтан сарны өрөө үг маань ч гэсэн гоё нийцж байгаа хизээч одоо хамтын үнцэн гэж. Тэгэхээр хизээч амжилт бол нэг хүнийх байдгүй. Хамт олнороо өнөөдөр Улаанбаатар хот болон орон нутгийн нийтдээ 40 гаруй сургуулийн 5,000 гаруй хүүхдэд одоо энэ хөтөлбөрийг одоо амжилттай нэвтрүүлээд ингээд явж байна. Тэгэхээр миний хувьд одоо энэ хөтөлбөрийг юу гэж ойлгож байна гэхээр ерөөсөө хүүхд залуучуудаа ирээдүйд амжилттай сурах, амжилттай ажиллах, за манлайлах ур чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн ийм бодит төсөл суурьтай ийм боловсролын цогц хөтөлбөр байна гэж ингэж харсан. Эрхэм үндэстчдээ, эрхэм үндэд үзэгчдээ 22 дахь удаагийн алтан сарны наадмын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа үргэлжилж байна. Технологи бол хөгжлийн хурдсуур төдийгүй хүний амьдралыг хөнгөвчлөх шинэлэг шийдлүүдийн нэгдэл билээ. Бид нийгмийн бүхий л бүлэгт хүрч амьдралын чанарыг бодитойгоор сайжруулж чадсан технологийн гайхамшигыг бүтээгчдийг энэ үдэш онцолж байна. Олон хүнд хүртээмжтэй шууд эерэг нөлөө үзүүлэх үйц инновацлог шийдлийг хэрэгжүүлсэн шилдэг хамт олныг алдаршуулах мөч ирлээ. Ингээд алтан сарны наадмын инновац номинацийн финалийн шатанд тунан үлдсэн нэр дэвшигчдтэй танилцгаая. Инновац номинацийг ивент төгч арт Дуран AI 2025 онд Улаанбаатар хотод байгуулагдсан Монголын мэдээллийн технологийн стартап бөгөөд хэмэл оюун суурилсан платформуудыг хөгжүүлдэг. Үндсэн бүтээгдэхүүн болох Дуран AI нь байгууллагуудын дотоод мэдлэгийг нэгтгэж асуултанд хурдан оновчтой хариу өгөхөд тусалдаг. Харин цэцэн AI нь монгол хэл дээр текстийг олон төрлийн дуу хоолойгоор уншиж, подкаст, захин сургалт зэрэгт ашиглагддаг байна. Гэр лаб инженерийн урлан нь байгалийн ухааны хичээлийн эргэлтгүүнийг өгсрөх, зохион бүтээх, хэвлэх, боловсруулах, үйлдвэрлэхээс гадна таны төсөөллийг бодит болгон хувиргах, турших, зохион бүтээх боломжтой Монголын анхны Fab Lab юм. Урлан нь 3D принтер, лазер зүсэгч, CNC болон бусад fabrication техникээр тоноологдсон тул оюутан залуус стартапууд болон инженер сонирхогчдод завгар боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж олгодог.
Хамгийн гол давуу тал нь технологи, тоног төхөөрөмж, сургалт, хамтын ажиллагааг нэг дороос бүрэн хангаж, санаагаа бодит бүтээгдэхүүн болгоход дэмжлэг үзүүлдэг явдал юм. E-гэрээ бол цахим баримт бичиг гэрээ хэлцлийг бүрэн дижитал хэлбэрээр үүсгэж, илгээж, гарын үсгээр баталгаажуулж, хадгалах боломжтой нэгдсэн платформ юм. Энэ систем нь хэрэглэгчдэд цаасан хэлбэрийн бичиг баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, гэрээ байгуулах, баталгаажуулах, архивлах процессыг хэлбэрчлэх зэрэг бүх үйлчлэгийг нэг дороос авах боломжийг олгодог. Ингээд энэхүү эрхэм хүндтэй намнайцын шагналыг гардуулж өгнө хэмээн Алтан сарнай наадмын 2024 оны инновац намнайцын шилдэгээр шалгарч байсан EVA виртуал ажилтны төслийн багийн хамт олныг тайзнаа хүндэтгэн урьж байна. Хамтын үнцэн эрхэм хүндэт смарт контракт компани хамт олонд оюуны бүтээл сэтгэлгээ, шинжлэх ухаан, технологийн дэвшлиг амжилттай нэвтрүүлсэн захин баримт бичгийн нэгдсэн систем болох E-гэрээ төсөл нь мэдлэг суурилсан нийгмийг зохицлон байгуулах эерэг өөрчлөлт авчирч эх орныхоо хөгжил дэвшилд бодтой хөв нэмрээ оруулж байгаад гүн талархал илэрхийлье. Инновац номинацид өрсөлдөн шинэлэг санаа дэвшилтэд шийдлээрээ салбартаа бодит өөрчлөлт авчран хөгжил дэвшилд төвжүүлсэн шилдэг төслөөр шалгарсан тул Алтан сарнайд цомыг гардуулав. Инновац номинацийн шилдэг Алтан сарнай цомын эзэн Smart Contract Mongolia компани цахим баримт бичгийн нэгдсэн систем E-гэрээ төслийн баг хамт олонд халуун баяр хүргэе. За телевиз үзэн сууж байгаа та бүхэнд шинэ оны эмийн төргий Алтан сарнай наадмыг зохион байгуулсан ажлын ард байгаа хүмүүст бас мөн баярлсан талархснаа илэрхийлж байна. Тэгэхэд манай E-гэрээний хувьд бол блокчейн технологи дээр суурилсан юм захин гэрээний баримт бичгийн юм систем байгаа. За бидний амжилт бол 2024 оноос эхэлсэн. Бид анх Startup Challenge Mongolia гэдэг IT парк болон цахим хөгжил харилцаа холбооны яамнаас зохион байгуулдаг тэмцээнд ороод үндэсний ялагч болсон 110 гаруй стартап компаниас 2025 онд бид Хятадд болсон Maker in China гэдэг тэмцээнд оролцоод бүсийнхэн шилдэг 3 стартап компани болоод сая 12 сард финалд нь оролцоод Excellent Award гэдэг шагнал авсан. За мөн Солонгосын K Startup гэдэг Азийн бараг хамгийн том тэмцээн байгаа. Дэлхийн өнцөг болон бүрээс ордог Сингапур, Америк, Индиг гэх мэт. За түүнд манай компани оролцоод шилдэг 20-д одоогоор шалгарсан явж байгаа. Тэгээ шилдэг 20-д орсон өөрөө Монгол улсаас анх удаа ийм амжилтанд хүрсэн тохиолдол болсон. Бид хэд энэхүү Алтан сарнай шагналыг авч байгаадаа маш их баяртай байна. Тэгээд хамт олноороо бахархаж байгаа та бүхэн ингээд чадсан шүү гэдээ одоо ингээд баярлалаа гэж хэлье. Дэлхийн бүх улс орн цахим шилжилт рүү тэмүүлээд явж байгаа. Тэгээд энэхүү цахим шилжилтийн хамгийн ихний гол зүйл нь болохоор цаасаа цахимжуулахаас эхэлдэг. Тэгээд манай E-гэрээ цахим гэрээний систем маань яг энэ цаасыг цахимжуулах энэ үйлсэд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулаад явж байгаа Монголын нэг стартап компани байгаа. Манай систем бусад бүх системүүдээс юугаараа ялгаатай болж байгаа вэ гэхлээр бид нэгдүгээр блокчейн дээр суурилж гисэн. Хоёрдугаар манай хиймэл оюун ухааны төслөмжтэйгээр энэ гэрээ бичиг баримтуудыг автоматжуулах, орчуулах, мөн гэрээн дээр ревю хийх гэх мэтлэн маш олон үйлдэлүүдийг хийх боломжтой болгож байгаагаараа их давуу талтай байгаа. Бид бүхэн өөрсдийн системээр хамгийн түрүүнд иргэддээ хүрч буюу хэн дуртай хувь хүн хэрэглэх боломжтой цаашлаад байгууллага тэгээд бүр цаашлуул төрийн байгууллагууд хүртэл хэрэглэх боломжтой системийг аль хэдийн хөгжүүлчихсэн. 2025 онд болохоор бид бүхэн илүүтэйгээр гадаад улсад амьдарч байгаа монгол хүмүүстэй мөн гадаад иргэдийг Монголтой холбоотой гэрээ байгуулахад cross border contracting solution байдлаар нэмрээ оруулаад явж байгаа. 22 дахь удаага зохион байгуулагдаж байгаа Алтан сарнай наадмын цомын эзэд тодорсоор байна. Байгаль орчны асуудал бол өнөөдөр дэлхийн нийтэд тулгарч байгаа хамгийн том сорилт төдийгүй бидний ирээдүйн баталгаа юм а. Их дэлхийдээ ээлтэй хандаж ногоон ирээдүйг цогцлоох нь бидний өнөөдрийн эрхэм үүрэг билээ. Байгаль хамгаалалт гэдэг зөвхөн экологийн асуудал биш. Энэ бол нийгмийн эдийн засаг, соёлын нэгдмэл үндэс юм. Ингээд 22 дахь удаагийн Алтан сарнай наадмын байгаль орчин намнайцд нэр дэвшиж, экологийн тэнцвэрт байдлын төлөө бодиттой хувь нэмэр оруулсан шилдэг санаачлагуудыг хамтдаа сонирхцгоё. Байгаль орчин номинацийг ивент тэтгэгч Пинута.
Clean Up Day in Mongolia 2025. Монгол улсад зохион байгуулагдсан байгаль орчныг хамгаалах, хог аядлыг цэвэрлэх сайн дурын өдөрлөг юм. Энэ жил 10,000 залуус нэгд ор цуглан байгаль орчныг хамгаалах, их дэлхийгээ цэвэрлэх үйлсэд нэгджээ. Тус арга хэмжээ нь иргэд, байгууллага, оюутан залуус, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хог хаягдал түүх, цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилготойгоор зохион байгуулагддаг байна. Өсвөр үеийнхэн байгаль орчин ба хууль төслөн дөрөвдөгчлөлдөө амжилттай хэрэгжиж байна. Хүүхдүүдэд байгалыг ойртуулах, байгалыг бүх мэдрэхүүгээр мэдрэх боломжийг олгох зорилготой. 2022-оос 2025 онд нийслэлийн аслагдсан сургуулиудын нийт 14,000 хүүхэд өсвөр үеийнхнийг байгаль орчин, хууль эрх зүйн тань мэдхийн сургалтандаа үнэн төлбөргүй хамруулжээ. Хаягдал зай цуглуул хаян нь хаягдал зайнаас үүдэлтэй газрын хөрс, усны бохирдлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй зөв дадал хэвшүүлэх, хүүхэд залуусын экологийн мэдлэг, хариуцлагатай хэрэглээний ойлголтыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой. Энэ жилийн аян Хамбогд сумын 1 болон 2 дугаар сургуулийн сурагчдын дунд амжилттай хэрэгжиж, нийт 20 анги, 600 орчим сурагч идэвхтэй оролцсон 8798 ширхэг хаягдал батарей цуглуулсан нь өмнөх оноос 3 дахин өссөн үзүүлэлт байв. Аяны хүрээнд сурагчид хаягдал батарейн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөний талаар мэдлэг ойлголттой болжээ. Энэхүү хүндтэй шагналыг гардуулж өгнө хэмээн тайцнаа Социал-демократ Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Галсан болон Green Улаанбаатар Седр програмын санаачлагч Ган Зориг нарыг тайцнаа хүндэтгэж байна. За Алтан сарна 2025 байгаль орчны салбарын шилдэг төслөөр за энэ удаагийн Алтан сарна 2025-д маань байгаль орчны салбарт нийт 37 төсөл одоо өөрсдийн төслөө ирүүлснээс Clean Up төслийнхэн маань шалгарсан байна. Бүгдээрээ баяр хүргэцгээе. Алтан сарна 2025 наадмын байгаль орчин номинацийн эзнэр Clean Up Mongolia компанийн Clean Up Day in Mongolia 2025 төслийн баг хамт олон шалгарсан байна. Хамтдаа залуучуудаа баяр хүргэцгээе. За Clean Up Mongolia компани одоо Алтан сарны цомын эзэдийн сэтгэгдлийг сонсъё. Микрофоны өмнө урьж байна. Яг энэ үдэш өргөн дэлгэцснээ үзэж сууж байгаа эрхэм мөндөд үзэгчид, энд хорон цугларсан эрхэм мөндөд зочид, зохион байгуулагчид та бүхний амар амгалан айлтгая. Clean Up төсөл Алтан сарна наадмын байгаль орчны оны шилдэг төсөлд шалгарж агаад энэ төсөлд оролцсон мянган залуучууд бас баярлж байгаа гэдгийг хэлгэсэн. Ягаад вэ гэхээр яг одоогоос 100 хүрэхгүй жилийн өмнө сайн дурын залуучууд тэнд сүүрцэн газрыг очиж босгож сургууль имлэгийн суурийг тавьж ийсэн. Харин бид энд ирээдүйн суурийг тавьж байгаа гэж итгэж байгаа. Өнөөдөр бид нэг өдөр 10,000 гаруй залуучууд цугларж байна гэж хэлж байгаа. Гэхдээ энэ бол нэг спорт төр цугларж байгаа ганц онцлог нь юу вэ гэхээр бид нар нийгэмд хандлагыг төлөвшүүлж байгаа. Өнөөдөр 21,330 сумд магадгүй энэ цэвэрлэгээ хуваагдаад явсан бол хүний нүдэнд өртөхгүй байх. Харин нэг газар цуваа болгож алхаад Монголын залуучууд өөрчлөгдсөн шүү гэдгийг харуулах гэж байгаа. Ингээд Алтан сарна наадамд өрсөлдсөн нийт төсөл болгон хүчтэй байсан, сайхан байсан. Өрөө үгээ хэлье. Make room for life. Хүрээлэн байгаа орчноо өөрсдөө бүтээе гэж байгаа. Баярлалаа та бүхэнд. Clean Up төсөл бол одоо нөлөөллийн аян 2020 оноос 2025 оны хугацаанд нийтдээ 5 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж жил болгон Улаанбаатар хотын ундны усны их нөөц болох туулгол мөн дээрээс нь одоо байгаль орчны экологийн бүс болох Сэлбгол Улаанбаатар хотын бохирдлогтой эсгүүдийг цэвэрлж ирсэн. Нийтдээ давтамжтай тоогоор 30 гаруй мянган залуучууд оролцсон гэдэг тоо байдаг. Clean Up төсөл бол нэг удаа одоо цэвэрлээд өнгөрөх биш. Харин энэ бол нөлөөллийн аян юм аа. Залуучууд гэлтгөө бүх насныхныг соёлтой байхыг л нийгэмд уриалаад байгаа юм. Бид нар хогийн савнд хайдаг, нус тэр шүлсээ годомд хайдаггүй байх, соёлыг илүү юм төгөлдржүүлэх төсөл байгаа юм аа. Clean Up төслийн үеийн баг хамт олонд
маш их баярлалаа. Та бүхний одоо оролцоо, та бүхний тус дэмжлэггүйгээр өнөөдрийн энэ Алтан сарны наадам манай клинап маань шалгарах боломжгүй байсан шүү гэдгийг хэлмээр байна. 2025 оны Алтан сарны наадмын нэгэн онцлог өөрчлөлт бол өнгөрсөн жил тодруулсан хүртээмж номинацийг үргэлжүүлэн Монгол бахархал болгосон явдал юм а. Бид энэхүү номинацаар Монгол хүний гоцсуур чадвар, үндэсний өв соёл, түүх уламжлалыг дэлхийн тавцанд гайхуулж байгаа эрхэм үйлснүүд баг хамт олныг алдаршуулахыг зорьсон юм. Эх орныхоо нэр хүндийг өндөр төргөж, Монгол хүн бүрийн зүрхэнд бахархлын оч бадраасан энэ жилийн нэр дэвшигчдтэй хамтдаа танилццгаая. Монгол бахархал номинацийг ивент тэтгэгч G-Mobile. Монголын холимог тулааны тамирчин энх хөргөл нь дэлхийн шилдэг тулаанчдын нэгдэл болох One Championship холбооны дивжээнд эх орныхоо нэрийг өндөр төргсөн хүчирхэг тамирчин юм. Тэрээр Азийн хамгийн том тулааны спортын холбоо One-д 2023 оноос хойш харьяалагдж байгаа бөгөөд 66 кг-ийн жингийн аваргын төлөө Бразилийн Андрадетэй тулалдаж улмаар 4-р үед боох мэхээр ялсан юм. Энэ хөрөлийн амжилт нь Монголын холимог тулааны урлагийн хөгжилд шинэ урам зориг өгч залуу тамирчдад дэлхийн хамгийн том дивжээнд өрсөлдөх боломжтойг өөрийн биеэр батлан харуулж байна. Enjoy AI 2025 олон улсын уралдаанд дэлхийн 61 орны 1000 гаруй хүүхэд, Монгол улсаас 56 хүүхэд оролцсон. Тус тэмцээний дрон кодчлалын төрөлд Бавалтай аймгийн 9 бүлэг сумын 2-р сургуулийн 9 ангийн сурагч 14 настай ууган баяр хүү тэргүүлж алтан медаль хүртжээ. Тэрээр хиймэл оюун ухаан болон робот техникийн мэдлэгтэй шилдэг залуус өрсөлдсөн энэхүү нэр хүндтэй тэмцээнд өөрийн ур чадварыг батлан харуулж Монгол хүүхдийн оюун ухааныг дэлхийн тавцанд дахин дамгаллаа. Монгол улсын цахим спортын түүхэнд шинэ хуудас нээж дэлхийн тавцанд үндэсний нэр хүндийг өндөр төргөж байгаа мэргэжлийн баг The Mongols. Counter-Strike төрлөөр Аз ТV-ийн дэлхийн тэргүүлэгчдгээ удаадаараа батлан харуулж Саудын Арабид зохиогдсон eSports World Cup төрүүлсэн. Тэд хагас шигшээд дэлхийн номер 1 тим Vitality-г хожиж улмаар финалд Туркийн Аврораг булган авснаар $500 мянган эзэн болсон билээ. The Mongols-ийн амжилтууд Монголын залуучуудыг цахим спортод хөл тавих, өөрийгөө хөгжүүлэхэд томоохон түлхэц болохын сацуу. Улмаар Монгол улсыг дэлхийн e-спортын тавцанд тодор тэмдэглэдэн үлдээж буй. Spark Agency Physical Asia Монголын багийг оролцуулах төсөл. Дэлхийд алдартай Netflix-ийн Physical 100 шоуны 3 дахь улирал болох Physical Asia шоунд Монгол улсаа төлөөлөн оролцож, багтан амжилт үзүүлсэн тэдний алдрыг дурдахгүй байхын аргагүй. Монголын багийг оролцуулах энэхүү төсөл нь Монгол хүний бие бэлтрийн өвөрмөц өгөгдөл, сэтгэлийн хат, хүч чадлыг олон улсын давцанд сурталчлан таниулахад онцгой үүрэг үзүүлсэн юм. Гагцхүү Spark Agency тамирчдыг сонгон шалгаруулах, бэлтгэл сургуулалтыг хангах, маркетингийн нөлөөллөөр дамжуулан олон нийтийн дэмжлэгийг авах ажлыг цогцоор нь гүйцэтгэсэн билээ. За энэхүү эрхэм хүндтэй шагналыг гардуулж өгнө хэмээн тайзнаа. Социал-демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Пүрэв Давг болон Дэхүү хамтлагийн продюсер Даш Тондог таныг тайзнаа хүндэтгэн урин залж байна. 2025 оны Алтан сарны наадам бид нэг онцлогтой номинацийг шинээр гаргаж ирсэн. Энэ бол Монгол бахархал. 2025 он тэр чигээрээ монголчууд бид Монгол үндэснээрээ бахархсан ийм сайхан он жилүүд байлаа. За ингээд санал хураалт болон одоо шүүлтийн үр дүнд нийтдээ дэлхийн 61 орны 1000 гаруй одоо хиймэл оюун ухаан, робот, техник технологийн шилдэгүүд оролцсон Enjoy AI 2025 олон улсын уралдаанд тэргүүн байр алтан медаль эзэлсэн ууган баяр дүү маань шалгарчээ. Баяр хүргье. Монгол хүүхдийн оюунаас сар хүрээ болон потенциалыг дэлхийн нийтэд таруулсан ууган баяраараа монголчууд бид бахархаж байна. Баяр хүргэе. Хүндэт зочдоо Алтан сарны 2025 наадмын Монгол бахархал номинацийн эзнээр Enjoy AI 2025 олон улсын уралдааны дрон кочлол төрөл дэлхийн аварга болсон
Ууган баяр хүртэж байна. Хамтдаа халуун дотноор дахин нэг удаа баяр хүргэцгээе. Нисгэгчгүй нисэг төхөөрөмж буюу дроны кодчлалын энэ одоо хамгийн сүүлийн үеийн дэлхийд тэргүүлж байгаа технологийн салбарын уралдаанд дэлхийн авраг болно гэдэг бол Монгол хүн бүрийн бас бахархах, омогших ёстой ийм гайхамшигтай үйл явдлаа. Ингээд ууган баярынхаа сэтгэлийг сонсъё. Юуны өмнө хуран цугларсан эрхэм хүндэд та бүхэндээ баярлалаа. Би болохоор 2025 онд дэлхийн аврагт оролцоод алтан медаль авсан. 2025 алтан сарнаа эзэн болсонд маш их баярлж байна. За. Монгол бахархал номинацийн эзэн алтан сарнаа цомын эзэн дрон кодчлол төрөл дэлхийн авраг болсон ууган баяр. Дэлхийн аврагта бүгдээрээ халуун баяр хүргэе. Цаашдынхаа уралдаан тэмцээнүүдэд өндрөөс өндөр амжилтыг өрөөж байна. Би кодчхийг яг одоогоос 1 жилийн өмнө 2024 онд бичиж сурч байсан. Манай Голтаймгийн хүүхдийн байгууллагад одоо робот дрон кодчлалын тийм сургалт явуулт юм байна. Тэгээд тэр сургалтанд манай ээж чи ийм сургалтанд явах уу гэхээр би сонирхож орж ирсэн. Би болохоор Enjoy нэртэй тэмцээн дрон кодчлал гэсэн төрлөөр оролцож дэлхийн авраг болж алтан медаль хүртсэн. Тэгэхэд өөрөө болон багшаараа код бичиж заасан багшаараа маш их бахархаж яг тайзан дээр медалаа авч Монголынхаа төрийн талбайг нэмрүүлэх бас гоё юмсан. Одоо тийм тусгай зам дээр QR уншин тэр QR-аараа таньдаг тийм одоо AI-тай хослуулсан тийм код өгдөг. Тэгээд тэр код хамгийн төгс хүчиж одоо бүх даалгавруудаа бүрэн гүйцэтгэх гэсэн юм тэр тэмцээнд ялдаг. Ер нь бол залуучууд одоо хүүхдүүдийгээ дэмжсэн тийм ээ. Тэдний одоо цаашид хөдөлмөрлөх урмыг одоо хайрлсан ийм одоо байгаасаа цаашдаа улам их одоо зүйлийг хийж бүтээхэд нь бид бас дэм болж урамшуулж ингэж байх ёстой. Тэгээд энэ алтан сарнаа наадмыг зохион байгуулж байгаа улсууд бас одоо чиглэл бодлогоо маш зөв гаргаж энэ удаагийн бас одоо наадмыг одоо ингэж гоё одоо зохион энгийн мөртлөө ийм гоё зохион байгуулж байгаад маш их талархаж байна. Миний одоо тайзан дээр гараад шагнал гардуулсан уугнаа одоо дүү маань бол маш одоо мундаг. Одоо ирээдүйн Монголын одоо техник технологи тийм ээ энэ зүйл дээр бол маш их одоо ирээдүйтэй ийм одоо хүн болж өснө гэдэгт нь бол маш их одоо итгэлтэй байна. Олон улсын одоо ийм тэмцээнд очиод тэгээд энэ хятад улсад оролцсон том тэмцээнд маш олон одоо авиас чадвартай ийм улсууд оролцдог энэ тэмцээнээс алтан медалийг аваад ирнэ гэдэг бол Монгол хүүхдүүд, Монгол хүмүүсийн ер нь энэ оюун санааны чадвар ямар их өндөр вэ гэдгийг харуулж байна. Эрхэм хүндэт зочдоо, эрхэм хүнд үзэгчдээ 22 дахь удаага зохион байгуулагдж байгаа алтан сарнай наадам ийхүү шилдэгүүдэн тодрууллаа. Чанар, нөлөөлөл, тогтвортой байдал гэсэн үнэт зүйлсийг төсөл хөтөлбөртөө бүрэн цогцлоож, нийгэмдээ гэрэл түгээж байгаа та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал дэвшүүлье. Баярлалаа та бүхэндээ. Тэгш боломжийг хүн бүрийн гарт атгуулахын төлөө зүтгэж, сайн сайхан өөрчлөлтийг бидэнд авчирч байгаа эдгээр төслүүд тогтвортой үргэлжилж, олон мянган хүнд урам зориг өгнө гэдэгт бид итгэлтэй байна. Алтан сарнайн эзэд та бүгдийн маань ажил үйлс улам дэлгэрч явах болтугай. Эерэг бүхний түүчэн байх болтугай. Сайн сайхан тэмүүлсэн итгэл, хамтын зүтгэл байхад бидний ирээдүй үргэлж гэрэлтэй байх болно. Хамтдаа ирээдүйгээ гэрэлтүүлцгээе.